Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дугаар сургуулийн бага ангийн багш Инх сууд миний би өнөөдөр та бүхэндээ математикийн 4-р ангийн байршил ба хөтөлбөрийн хичээлийг танилцуулгаад бэлэнболоод байна. Байршил хөдөлгөөний хичээлийн сэдвийн суралцсан зорилт. Дүргийн 3-ив орчны план зураг зорчих замын зургийг уншиж тайлбарлах, координатын хавтгай 1-р мөчтөг цэгийн координатыг уншиж бичих, өгсөн координатаар цэг тэмдэглэх, 4-1-ийн пропорционал хамаарлын бодлогыг хүснэгт хэлбэр графикаар илэрхийлэх, төлөвлөгөө бичиж бодох, шалгах, зохиох, өгсөн зурвалал бичвэрт холбоотой асуулт асуух, логик бодлого бодох, байгаль орчин дээлтэй ахуйн хэрэглийн тэмнэлттэй тооцоо хийх зэрэг асуудлыг шийдвэрлэх. Байршил ба хөдөлгөөн. Байршил ба хөдөлгөөний хичээлээр ямар үйл ажиллагаа зохион байгуулж болох вэ гэхээр байршил хөдөлгөөний хичээлийг таниулахдаа бид нар хөлөг толгойн ашиглаж болно. Хөлөг толгойн шатрын хөлөг ашиглаж болно гэсэн. Шатрын хөлөг дээр хүний байршлыг ярилцсан өмнөх мэдлэгийн сэргээх, киноны тасалбар дээр инээс судлалын дугаар, онгоц буудах зэрэг үйлээр координатын хавтгай 1-р мөч түүн дээрх цэг дүрс байршлыг таниулах үйл ажиллагаа зохион байгуулж болно. За өнөөдөр багш нь байршил хөдөлгөөний хичээлээрээ шатрын хөлөгийг сонгож авсан байгаа. Шатрын хөлөг маань улаан шугамны чиглэлийн дагуу харъя. Улаан шугамны чиглэлийн дагуу 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэсэн дугаар байна. Хэвтэ чиглэлийг бид нар тоогоор тэмдэглээд мөр гэж нэрлэдэг. Харин бусад чиглэлийг бид нар үсгээр тэмдэглээд багна гэж нэрлэдэг. Байршил хөдөлгөөнийг олохдоо бид нар мөр багны хотолцол дээр оршиж цэгийг олж тогтоон бичиж тэмдэглэдэг. Тэгвэл цагаан талын хүү хаана барилж байна гэдэг бүгдөө олцгоё. Багныг бид нар үсгээр тэмдэглээд бусад тэнглэгийн дагуу уншина. Бусад тэнглэгийн дагуу уншина. Мөр тоогоор тэмдэглээд хөндлөн тэнглэгийн дагуу уншина. Байршлыг бид нэр хэлэхдээ эхлээд багна дараа нь мөрийн дагуу уншиж байршлыг тогтоодог. Тэгэхээр цагаан талын хүү маань хаана барилж байна вэ гэдгээр уншицгаая. Б-ийн 4-дээр байрлаж байна. Хүүхдүүд маань багштайгаа хамтраад эрхийн мэрэгэн гэдэг тоглоом маань тоглоцгаая. Хэвтэ шулуунд 1-8 хүртэлх тоогоор тэмдэглэх, босоо шулууны үсгээр тэмдэглэнэ. 2 шулууны утасл дээр 7 нарыг нэрлэн байршлыг бичнэ. Нарны байршлыг хэлэхдээ эхэлж босоо шулууны үсгийг дараа нь хэвтэ шулууны дугаарыг хэлнэ. Жишээлбэл эхлээд босоо шулуун буюу багна А, дараа нь хэвтэ шулуун буюу тоо буюу 2, А-гийн 2 дээр эхний нар маань байрлаж байна гэж үздсэн байна. 7 нарыг төрүүлж онж нэрлсэн тоглогч маань эрхийн мэрэгэн харуулж болох юм аа. Нарны байршлыг нэрлээд бүгдтэйгээ хамт харваад тоглоорой өгдөөдөө. Эрхийн мэрэгэн харуулж маань гарч ирлээ. Эхний нар хаана байрлаж байна вэ? Байршлыг уушгатаа бид нэр эхлээд баган дараа нь мөрийн дагуу хардаг гэсэн хардаг. Тэгэхээр өгдөө эхлээд багнаа харъя. Хэдвэр баганд байна вэ? А дугаар багна 2 дугаар мөрөнд байна. Тэгэхээр эхний нар маань А-гийн 2 дээр байрлаж байна. 2 дахь нар маань хаана байрлаж байна? Өгдөө хараарай. 2 дахь нар маань Б-гээр багна 5 дугаар мөрөнд байрлаж байна. Ингэхээр 2 дахь нар маань Б-гийн 5 дээр байрлаж байна гэсэн үг. 3 дахь нарыг харъя. 3 дахь нар маань В-гээр багна 8 дугаар мөрөнд байрлаж байна. В-гийн 8-д байрлаж байна гэсэн. Дараагийнх нь 4-р нар маань хаана байрлаж байна гэдээ хараарай. D-гээр багна 8 дугаар мөр. D-гийн 8-д байрлаж байна. 5 дугаар нар маань хаана байрлаж байна гэдээ хараарай. E-гээр багна 6 дугаар мөрөнд байрлаж байна. E-гийн 6. 6 дугаар нар маань хаана байрлаж байна хараарай өгдөө. 6 дугаар нар маань G-гээр багна 5 дугаар мөрөнд байрлаж байна. Бид нэг бичгтээ эхлээд багныг уншихдаа бид нэр эхлээд багна дараа нь мөрөн уншиж байгаа учраас бичгтээ ч гэсэн бид нэр эхлээд багна дараа нь мөрөн бичдэг. 6 дугаар нар маань G-гийн 5 дээр байна гэж бичигдэх юм байна. 7 дахь нараа харъя. Z дугаар багна 4-р мөрөнд байрлаж байна. Тэгэхээр Z-гийн 4-д байрлаж байна гэсэн. Ингээд багштай хамт 7 нараа зөв байрлалын тогтоож харуулсан онцгой сурагчтай баярлалаа.
шулууныг хэвтээ тэнглэг ба бусад тэнглэг гэж нэрлэдэг. За хэвтээ тэнглэгийн дагуу бид нар 1 2 3 4 гэж нэрлээд тоогоор тэмдэглэдэг. Мөр. За бусад тэнглэгийг бид нар А, Б, В, Г гэж бас үсгээр тэмдэглээд тагна гэж нэрлэдэг. За цэгийн байршлыг хэлэхдээ бид нар эхлээд бусад тэнглэгийн хуваарийг дараа нь хэвтээ тэнглэгийн хуваарийг хэлчихсэн болно. За цэгийн байршлыг болохоор өгдөө. За цэгийн байршилд маань мөр баганд хоёуланд нь тоогоор тэмдэглэгдсэн байгааг ажиглая. За инхээр бүгд эхлээд мэдээж баг нь тэмдэглэсэн тоонуудыг хэлж уншаад дараа нь мөр байгаа тоог хэлж дараа нь харна. За байршил А зэг маань 1-р баг нь 2-р мөрөнд байрлаж байна гэж үүнээс харагдаж байна. За төлөвлөгөөд маань үргэлжлүүлээд дараагийн 3 зэг маань хаана байрлаж байна вэ гэдгийг өөрсдөө би дагаад бичнэ. За одоо хүүхдүүд маань багштайгаа хамт энэ бяцхан хулгааныг бяцлалт хүрэх замд нь туслая. Зургийг ажиллаа цэгийн байрлалыг илэрхийлсэн хаалтны тэмдгүүдийн оронд байх тоог олж тэмдэгтээ багштайгаа хамтраад бичээрэй. За дараа нь бяцлагын байрлалыг уншаарай. Бяцлагын байршил хөдөлгөөн маань хаанаас хаа хүртэл явсан бэ гэдгийг багштайгаа хамт уншия. Ингээд хулган маань бяцлагт хүрэхдээ явж болох хамгийн богинохон зам болон хамгийн хурц замыг мөн адил тэмдэгтээ зурж тэмдэглээрэй бүгдээ. За эхнийх маань хулган маань хэдэд очсон бэ? Хулган маань гараад 1-р багны 1-р мөрөн дээр очсон байна. Дараа 1-р багны 2-р мөрөн дээр очсон байна. Дараа нь хаана очих вэ бүгдээ? 2-р багны 2-р мөрөн дээр. За 2-р багны 2-р мөрнөөс хулган маань 2-р багны 1-р мөрлөө явсан байна. Дараа нь хаана очих вэ хүүхдүүдээ? 3-р багны 1-р мөрөн дээр очсон байна. Дараа нь 3-р багны 2-р мөрөн дээр очсон байна. Дараа нь 3-р багны 3-р мөрөн дээр очсон байна. За одоо хулган маань 4-р багны 4-р мөрөн дээр очиод бяцлагандаа хүрлээ. За багштаа туслаад багштаа хамтраад бяцлан хулгандаа тусалсан хүүхдүүдтэй маш их баярлалаа. За багшийнхаа өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулан идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа хүүхдүүдээ.